Эмэгтэй бүхний мөрөөдлийн суурь бодолтыг Beauty God-ийн primer болон foundation-ыг ашиглаад хийх бяцхан зөвлөгөө хүргэж байна. За өнөөдрийн манай бүсгүйн арьс болохоор Монгол хүмүүс түгээмэл тохиолддог хуурай арьсаага. Хуурай арьсанд болохоор ямар асуудал гардаг вэ гэхээр суурь бодолт хийх явцад нэлээд таталтах, тэгээд өдрийн туршид ерөөдөө будаг маань арзаах гэх мэт тийм асуудлууд байдаг шүү дээ, тий. Тэрийг хэрхэн шийдэх аргачлалыг одоо заах гэж байна. Яг нүрэ угаагаад гарсан байсан ч гэсэн бидний арьсан дээр гадны тоосонцор маш их бохирдлууд наалдсан байдаг шүү дээ. Тийм болохоор хэдүүлээ нарны тос болон гадны бохирдлыг мэцлэр усаараа ингээд цэвэрлэнэ. Мэцлэр ус нь зүгээр энгийн будаг арилгагчаасаа арьсанд маш ээлтэй. Ялангуяа манай Beauty God-ийн мэцлэр ус болохоор 8 төрлийн гиалуроны хүч агуулсан болохоор сөрөг мэдрэмж төрөхгүй эсрэгээрээ маш гоё тайвшраад арьс бодолтод бэлэн болоод ингээд гоё чигсцэн байдгаараа их онцлогтой байдаг. Тэгээд энэ бол манай мейкапчдын дунд бол маш ингээд алдартай болж байгаа. Ихэнх хуурай арьснууд нөгөө арьсаа хамгаалах гад тослогоо шахсаар гаад ерөөхдөө нүүрний төв хэсэг T зонороо нүхчих ийм асуудлууд үүссэн байдаг. За манай бүсгүй дээр бас яг ийм төв хэсгээрээ нүхчилт эхэлж байна. Тийм учраас би нүхчилтийн эсрэг тоонороор ингээд нүрээ сайхан жигдтэн чиглэж өгч байна. За суурь будган дээр ерөнхийдөө крем зузаан харагдах нэг асуудал юу дээр байдаг вэхээр хитрхи их нөгөө дутуу шингэлттэйгээр суурь бүтээгдэхүүнээ хэрэглэх байдаг. Жишээлбэл одоо тоонороо хэрэглчээд араас нь шингээгүй байхад нь дараагийн серум болон дараагийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр дутуу шингэлт үүсээд дээр нь түрхэгдэх суурь будаг пудр крем маань нэлээд зузаан харагдах юм асуудал үүсэдэг шүү. 30-аас 1 минут орчим ингээд шингээлтийг хүлээж байгаа дараагийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглэхтэй байдаг. За мөн адил серумээрээ нөгөө чигшүүлээд өгье. Өдөр тутамдаа хэрэглэж байгаа болохоор аль болох юм нэмгэн чигэд түрхэж өгөх нь зохистой. Өдрийн тосыг бол маш нэмгэн түрхэж өгөх хэрэгтэй. За нэмгэн түрхсэн өдрийн тос маань маш гоё сайхан шингэчлээ. За одоо хэдүүлээ гел праймераа түрхэж байна. Энэ Beauty God-ийн гел праймер онцлог болохоор энэ бүх түрхсэн чиглэлүүдийг арьсанд гоё төгжиж өгч байраад одоо дараагийн бодолтуудыг хийхэд арьсыг гоё жигд болгодог юм онцлогтой праймер байгаа. Праймерыг маш нэмгэн мөн л нүрийн төвөөс захруу жигд түрхэж өгнө. Праймер, foundation хоёр бол ерөөсөө байнгын хамтдаа хэрэглэгддэг. Төгс суурьны хамгийн чухал ойлголт гэж болно. Праймер хэрэглэхийн давуу тал нь альва будгийг хит арьс руу шингээлгүй барьж удаан тогтцоотойгоор цааш нь шингээхгүй барьдаг юм онцлог давуу талтай байдаг. Тиймээс бүх нүүр будалтын суурьнд праймер хэрэглэгддэг. За энэ хоорондоор би спонжны талаар ярив. Спонжоо халуун бүлээн усаар сайхан базаад дараа нь ундны цэвэршүүлсэн усаар базсаад ус нь хит их биш ингээд их аргуу биш болоод ирснийхэн дараа мистер ингээд гоё чиглээд өгдөг. Ялангуяа энэ хуурай арьсан дээр маш тохиромжтой кремийг маань илүү гоё ингэж зөөлөлж жигд тарахт нь илүү тусалж өгдөг. За манай бүсгүйн арьсны өнгөнд бол B23 буюу шаргал 23 маань илүү тохиромжтой. Манай Beauty God-ийн long wear буюу удаан тогтцтой даралт өндөртэй энэ крем маань маш бага ордог. Бидний уламжилт хэрэглэнээс харцангуй бага ордог тий. За Beauty Blender спонжноо гарн дээрээ ингэж кремээ тараагаад нүүрний төв хэсгээс эхлээд жигд ингэж арчиж тараавал илүү нөхцөлт сайн дарагддаг. Нэмгэн түрхэгдэж өгдөгөө. Завгүй ажилдаг бүсгүйчүүд маань өглөө будаад явхад орой гэхэд будаг маань тогтцтой байж ах хэрэгтэй байдаг. Гэтэл үдээс хойш болохоор ихэнх суурь будгуул ер нь арилах тий зарим газраараа шингэж алгуулах эсвэл арзаах гэх мэтчлэн асуудлууд үүсдэг. Beauty God-ийн давуу тал нь бол нэгэн жигд тийм гоё гадаргуу үсээд тэрэнд гоё хөдлөхгүй жигд өдрийн турш тогтцтой байдаг. Тэгэд өөрт бол маш гоё юм хөнгөн мэдрэмж төрдөг.